За энэ удаагийнхаа бичлэгээр 2022 онд нээлттэй хийсэн Thriller төрлийн инфлюенсер буюу 1-р анги мөн 2025 онд нээлттэй хийсэн тус киноны 2-р анги буюу Influencers киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Өмнө нь манай суугийн хувьд 1-р ангийг нь товчлон ярьж байсан. Тухайн үед нь үзчихсэн хүмүүс шууд 2-р ангиа үзээрэй гэж зөвлөе. Машин авах уу эсвэл солих уу гэд эргэлзэж байгаа бол анхаараарай. Очин финанс нь автомашины лизингийн урамшуулалт хөтөлбөрөөр зарласан байна. Тухайлбал анхны машина авч байгаа бол 500 мянган төгрөгийн буцаан олголт, унжава машина урьдчилгаанд тооцсон барьцаалах боломж, дээр нь бүр хосороо гадаадад аялах эрхч багтжээ. Хамгийн амархан нь гэвэл очин финанс нь томоохон автомашины худалдааны төвд дээр салбартай тул тусгайлан салбар хайх шаардлагагүй. Автомашина сонгоод тухайн байршлаасаа шууд мэдээлэл авч 2хан цагийн дотор лизингийн шийдвэрээ гаргуулах боломжтой байна. Зээлийн давлах 75 18 18. Кино маань Тайландд байгаа Мэдисон хэмээх Instagram-ын инфлюенсерээр эхэлдэг. Тэр энд 7 хонжгоо ба энэ нь түүний найз залуу Райныхан зохион байгуулсан амралт юм байна л да. Уг нь найз залуу нь энд хэд хоногийн өмнө ирчихсэн байх ёстой байсан ч ирж чадхааргүй болчихсон. Тиймээс Мэдисон хэд хэдэн видео зураг байршуулж гоо сайхны бүтээгдэхүүнээ сурталчилна. Ер нь байгаа байдлаас нь харахад тэр энд ганцаараа байгаадаа тийм ч таатай биш байгаа бололтой. Шүн түүнийг 5 оттой зочид буудлын паб юм ууж байтал ахимаг насны эрэгтэй түн рүү ойртож энгийн яриа өрнүүлдэг. Түүнийг Руберт гэдэг бөгөөд тэрээр Бертан хүн. Үргэлжлүүлээд Руберт Мэдисонтэй илүү дотн ярихыг хичээсээр. Энэ үед ойрхон сууж байсан CV гэх бүсгүй Рубертийн санааг нь мэдэж түүнтэй яриа өдөн. CV гэх бүсгүй Мэдисоныг Рубертийн санаархлаас нь холдуулж тусалснаар тэд ярилцаж эхэлдэг. CV өөрийгөө энт хинх жуулчдад хөтөж хийдэг гэдгээ хэлнэ. Тэр Мэдисонд энэ газар аюулгүй. Гэхдээ ганцаараа аялахдаа болгоомжтой байх хэрэгтэй гэж анхааруулдаг. Гэтэл Мэдисон найз залуу нь ирэх талаар ямар ч сураг байхгүй байна гэж хэлснийхэн дараа CV Мэдисонтой хамт байхыг санал болгоно. Дараагийн 2 өдрийн туршаа тэрээр Мэдисоныг зарим нэгэн сонирхолтой содон газруудаар авч явлаа. Мөн түүнд хамгийн амттай гой хоолыг санал болгоно. Тэгэд тэд шөнийн цэнгэний газруудад цагийг зугаатай өнгөрүүлж хорон мөч бүрийг маш сайхнаар мэдэрдэг. Нэг шөнийн цэнгэний газраас ирээд Мэдисон байшингийнх нь хаалга нь нээлттэй байхыг анзаарна. Хэн нэгэн гаднаас нэвтэрчээ. Хулгайч мөнгө, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, Мэдисоны паспортыг нь хүртэл авч явсан байдаг. Тэр үнийг хараад маш их айж, CV рүү залгаж тусламж дуудснаар тэр даруйхан цагдаа дуудана. Улмаар цагдаагийн байгууллага үүнийг хулгайн гэмт хэрэг гэж бүртгэлээ. CV Мэдисонд шинэ паспорт авахын тулд бөглөх маягт өгдөг ба ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас шинэ паспорт авахад хэдэн 7 хоногийн хугацаа шаарддаг болж таарлаа. Мэдисон Америкийн нэгдсэн улсад өөр уулзалт товлсон байсан тул энд дахиад хэдэн 7 хоног бодол огт байсангүй гэсэн ч яалтай билээ. Оройн Мэдисон энэ тухайга Райнд мэдэгдэхэд тэр маш ихээр бухимдана. Найз залуу нь Мэдисоныг гэхээс илүү Instagram-ын инфлюенсер гэдгийг нь чухалчилдаг бололтой өндөр шаардлага тавьдаг залуу. Тиймээс Мэдисоныг зураг авалтуудаа алгасах нь түүний Instagram-ын хуудаст сөргөөр нөлөөлж хандлалт нь буурна гэдэгтэл санаа зовно. Харин Мэдисон түүнийг өөрт нь илүү анхаарал хандуулахгүй байгаад нь сэтгэл дундуур байсан тул нэлээд тунгаан бодсны эцэст Райнаас салахаар шийдэж тасалдаг. Дараагийн хэдэн өдөр Мэдисон CV-гийн хамт Тайландын илүү үцэглэнтэй газруудаар аяллаа. Аяллахаа явцад тэрээр өөрийн сошиал хуудсанда үнэхээр сэтгэл татам зурагнуудыг байршуулдаг. Мөн тэрээр CV-тэй селфи хийхийг хүсэхэд CV татгалзана. Учир нь түүний нүүрний төрөлхийн том мингтэй холбоотой. Олон хоног аялсны дараа CV Мэдисоныг далайн эрэг дээрх өөрийн газартаа аваачлаа. CV өглөө түүнд гинтийн бэлэг барихаараа төлөвлөсөн нь ойролцоох гарал руу хоёулахнаа явах. CV-д өөрийн гэсэн зав бий. Үүнийгээ далайд жолоодох хангалттай туршлагач бий. Улмаар Мэдисон амьдралдаа ямар нэгэн зоригтой алхам хийхийг хүссэн тул энэ шинэ сорилтыг шууд л зөвшөөрдөг. Магадгүй Instagram-да шинэ сорилтынхоо зураг бичлэгүүдийг хийвэл дагагчдад нь илүү таалагдана гэж дотроо ботсон байх л да. Ингээд тэд их газраас нэлээд зайтай
жуулчид бараг очдоггүй алслагдсан арал дээр ирдэг. Зөвхөн жуулчид ховор ирдгээс гадна тээвэрлэлтийн шугамч энэ арлыг дайрдаггүй. Гэтэл Мэдисон модон дээрх хоног тоолсныг илэрхийлдэг тэмдэглэгийг ажиглахад 7 шугам тэмдэглэсэн байлаа. Шөнө галын дэргэд сууж байхдаа Мэдисон ингэж галын дэргэд суугаагүй 10 жил болжээ гэдгээ хэлнэ. 10 жилийн өмнө тэр найзуудтайгаа ингэж суугаад аимшигын түүх сонсдог байсан талаараа ярьдаг. Үргэлжлүүлээд тэр түүх ярьж өгдөг байсан найз нь яг одоо цуг байсан бол намайг алахаар энд авчирсан гэж ярих байсан гэлээ. Ганцаархнаа миний хашгирахыг хинч сонсохгүй болохоор энэ газар бол хүн амны хэрэг үйлдэхэд маш тохиромжтой газар гэж хэлв. Сиви үүнийг сонсоод баг зэрэг инээж би чамайг алахгүй. Гэхдээ би чамайг энд орхино. Чи ихтэл 3-аас 4 хоног дэссний дараа өлсөж хоол унтж олж чадахгүй. Усч үгүй, элсэнд шингэх болно. Яг л босод шиг. Чи өөрийгөө бүх зүйлийн гол төвнө гэж боддог. Хүн бүр чамайг дагаж, бүгд чамайг хайрладаг. Гэхдээ бодит байдал өөр байх болно. Чи зүгээр л сэлгүүцэх дуртай охин. Хэрв чи энд үхвэл хинч чамайг анзаарахгүй. Чиний түүх дуусах болно гэж хэлдэг. Мэдисон үнийг сонсоод тоглож байна гэж бодсон тул инээж хариуд нь хэрвээ би энд үхвэл миний дагагчид анзаараад намайг хайж ирнэ л дээ гэлээ. Тэр хоёр чангаар инээлдэн шүнжин галыг тойрон бүжиглэнэ. Маргааш өглөө Сиви өөрийнхөө ярьсан зүйлийг яг таг хийнэ. Тэр Мэдисоныг далайн ирэг дээр орхиод утсыг нь авлаа. Тэгээд дагалдагч нарт нь түүнийг ямар ч асуудалгүй байгаа мэтээр харагдуулахын тулд түүний зургийг үргэлжлүүлэн оруулсаар тэр Мэдисоны хаяг болон амьдралыг нь хулгайлна. Бас өмнө нь Сиви Мэдисоны мөнгө, хувцас, паспортыг нь хулгайлсан байж. Тэгээд тэрээр олон хоног Мэдисоны хувцсыг өмсөж Мэдисоны дүрд хуурдаг. Тэрээр Мэдисоны дуу хоолойг хуулбарлахын тулд хиймэл оюун ухааны технологиг ашигласан ба мөн бүхэл зураг видеонд нүрээ Мэдисоноор солихын тулд хиймэл оюун ухаанаар нүрэ солих технологиг ашиглана. За тэгээд удалгүй Райан Мэдисонтэй холбогдохоор түүний дугаар руу байнга залгаж мессеж өчөж байсан ч Сиви түүнийг тоосонгүй. Тэрээр Мэдисоны зургийг хэвлэн гаргаж бусад охтын зургийн хамтаар ханан дээр өлөгдөг. Эндээс харахад бусад охтын зураг нь түүний өмнөх хохирогчт нь гэсэн үг. Тэр бол сэтгцийн өвчтөй, арга барилаа олчихсон цуврал алуурчин байж. Ингээд Сиви Мэдисоны байшинд хэд хоног амарсныхаа дараа олон нийтийн сүлжээнээс дараагийн байга хайж эхэлнэ. Эцэст нь Тайландд ганцаараа аялж байсан Джессика нэртэй өөр нэг инфлюенсерийг оллоо. Тэгээд Сиви яг л Мэдисонтэй холбоо тогтоосон шиг Джессикатай харилцаж энтхийнхээ үтсгэлэнтэй газруудыг харуулахыг түүнд санал болгоно. Тэрээр зураг авалтынх нь үеэр Джессикагийн зочид буудлын түлхүүрийн картыг нь хулгайлж, мөн л хувцас, мөнгө, паспортыг нь нууцаар авдаг. Джессика түүнээс тусламж хүсгэд Сиви түүнийг Мэдисоны байшин руу аваачихдаа шоконд орно. Мэдисоны найз залуу Райан ирчихсэн гинтийн бэлэг барихаар бэлдсэн бололтой. Энэ байшинг Мэдисон нэр дээрээ захиалж Райан төлбөрийг нь төлсөн болохоор байшинд нэвтрэх зөвшөөрөлтэй байжээ. Джессика мөн Райаныг тэнд хараад гайхлаа. Учир нь Сиви түүнд байшин өөрийнх нь нэр дээр байдаг. Өөрөөс нь өөр хинч байшинд амьдрдаггүй гэж хэлсэн байж. Сиви тэрүүхэн зуур толгоогоо ажилуулж өөрийгөө Мэдисоны найз, тэр өөрийг нь энэ байшинд байж болно гэж зөвшөөрсөн гэхэд Райан гайхаж эргэлзэж байсан ч Сивигийн ярьсан худлаа түүхэнд итгэдэг. Маргааш өглөө Сиви Райан руу хиймэл оюун ухаан ашиглаж Мэдисоны хоолойгоор залгана. Райаны утсанд Сивигийн бичсэн үйлбэрүүд шууд Мэдисоны хоолойгоор хэлэгдэнэ. Хурамч Мэдисоны хоолой өөрсдийгөө салсан болохоор Райаныг байшингаас нь хурдхан яв гэж хэлдэг. Улмаар Райан Мэдисонтэй дуудлага хийснийхээ дараа түүний гаргасан зан авир нь хачин санагдсан тул Мэдисоныг эргэж ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлнэ. Тэгээд тэр Мэдисоныг эргэж ирэхийг хүлээж хэд хоног үлдэхээр шийджээ. Харин асуудлыг саяын аргаараа хурдхан шийдчихнэ гэж найдаж байсан Сивигийн хувьд энэ нь муу мэдээ. Дараа нь гуруулаа аялж, аяллахаа үеэр Райан Мэдисоны байдлын тухай Джессикад хэлдэг. Тэрээр мөн Сивиг сэжиглж угаагаач түүнд хэлнэ. Харин Джессика туршлагатай аялагч байсан тул Сивигийн тухай шалгаж эхлэв. Сивигийн талаар илүү ихийг мэдхийн тулд тэр Мэдисон руу шууд л мессеж илгээдэг. Энэ үед Мэдисоны утас Сивид байсан тул тэр мессежийг нь уншлаа. Тэгээд Джессикад Сиви аюултай санагдсан тул байшингаас хурдан явхаар шийдсэн боловч Сиви түүний зорилгыг нь мэдж байсан тул гарч амжаагүй байхад нь зогсооно.
Джессика CV-г ямар нэгэн зүйл нуугаад байгааг сэжиглсэн болохоор тэр хоёр баг зэрэг маргалддаг. CV бол энэ олон жилийн турш хэндэж сэжиглэгдээгүй, маш илдэг, гэмгүй цайлган царайгаараа халахвч хийсэн, сэтгэл зүйн хувьд асуудалтай цуврал алдарчин байсан. Ер нь гэмт хэрэгтнүүд хүний итгэлийг даах гадаад өрхийг бүрдүүлж маш илдэг, сайхан сэтгэлтэй мэтээр дүр эсгэх нь олонтаа. Тэгээд CV Джессика руу дайрч толгойг нь хан руу мөргүүлдэг. Дараа нь тэр түүний хүзөөрөө гутлынхаа өсгийг зоож хөнөөлөө. Райан буцаж ирэхэд тэр түүнийгч гэсэн алах санаатай байсан ч удалгүй түүний утсанд нь мэдэгдэл ирнэ. Райан нэгэн зураг дээр CV-г Мэдисоны найз гэж таагалсан байлаа. Одоо CV өөрийгөө хэн болохыг нууж цаашдын төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхийн тулд энэ зургийг устгах ёстой. Маргааш өглөө CV Райанд Джессикаг гэртээ харьсан гэж худал хэлээд тэр чам руу мессеж илгээнэ гэж хэлсэн гэв. Райан уцаа шалгаж байхдаа Мэдисоны шин зургийг хараад маш их цочирддог. Мэдисон өөр залуутай байх бөгөөд тэд бие биедээ хайртай үерхэж байгаа гэжээ. Улмаар Райны сэтгэл нь шархалж албан ёсоор салснаа хүлээн зөвшөөрлөө. Мэдээжин хэрэг энэ засварлсан зургийг нийтэлсэн хүн бол CV. Дараа нь CV Райныг тайтгаруулж чи бүх зүйлийг залруулахын тулд хол замыг туулж энд ирсэн. Хэрв тэр үүнийг ойлгохгүй байгаа бол чи тэрний хувьд үнцэнтэй хүн биш гэсэн үг гэлээ. Тэгэд тэд энэ талаар баг зэрэг ярилцав. Райан энэ үеэр Мэдисоны сошиал хаягны хандлтанд буурч түүний байршуулж буй зургууд нь чанар муутай болж байгаагаас нь харахад хаягаа хулгаад алдчихсан юм шиг санагдж байна гэж бодож байгаагаа хэлдэг. Мөн Райан CV-д инфлюенсерийг сурталчлах чадвараа ашиглан түүнтэй хамтрахыг санал болгоно. Учир нь түүний нүрийн төрөлхийн мөнгө нь дахин давтагдчихгүй тул түүнд инфлюенсер болох боломж байгаа гэж хэлдэг. Гэвч CV түүний хэлснийг сонсоод гинэн цайлагнаар худлаа инээж татгалзана. Оройн тэр хоёр клубт цагийг өнгөрөөж CV түүнд нойрсуулах эмтээ ундаа өглөө. Дараа нь CV түүнийг гэртээ авчирч хувцсыг нь тайлж өөрийнхөө хувцсыг ч бас тайлж түүнд бэлгэвч углаад хин хин нь хүсч унтсан юм шиг хажууд нь унтлаа. Тэр мөн Instagram-аас нь өөрийг нь таагалсан зургийг устгана. Маргааш өглөө Райан өөрийгөө нүцгэн байхыг хараад гайхаж эргэлзэв. Тэр юу ч санахгүй байсан ч нөхцөл байдлаа хараад эцэст нь өөрсдийгөө унтсан гэж ойлгоно. Үдээс хойш CV Райныг ойролцоох зогсоолд буулгаж баяртай гэж хэлдэг. Дараа нь тэр Мэдисоны бүхэл зүйлсийг шатаалаа. Энэ үед киноны үйл явдал өнгөрсөнд Райан Мэдисон хоёр хэрхэн танилцсан тухай дурсамжийг харуулна. Тиймээс Райан ингээд бууж өгөхийг хүссэнгүй. Тэр Мэдисоны сүүлчийн зургийг байршуулсан зочид буудлыг олж очино. Буудлын ажилтнуудаас асууж тодруулахад Мэдисон огтхон ч энд хоноогүй гэдгийг олж мэдсэн нь түүний эргэлзээг улам бүр нэмэгдүүлдэг. Тэр учрыг нь олж ядан сууж байтал Мэдисонтай ярилцаж байсан Роберт орж ирэн Райантай яриа өрнүүлж эхэлсэн ч түүний сэтгэл санаа таагүй байсан тул ярилцах хүсэл байсангүй. Гэсэн хэдий ч тэр түүнд Мэдисоны хамгийн сүүлчийн зургийг нь үзүүлж түүнтэй энд таарч байсан эсхийг нь асуулаа. Гэтэл Роберт хэд хоногийн өмнө Мэдисон CV хоёртай таарсан гэд мэддэг зүйлээ хэлнэ. Мөн тэрээр өчигдрийн оруулсан энэ зурган дээр ямар ч үйл алга тэгэхээр энэ зураг хуурамч байна гэж тэр хэлдэг. Тайландад яг одоо борооны улирал болж байгаа. CV-гийн оруулсан хуурамч зураг нь зуны улиралд авсан байсан ба тэр зүгээр л эмэгтэйг нь засварлаж Мэдисоны нүрээр сольжээ. Энэ нь Райныг цочирдуулж тэр мөрдлөгөө эхлүүлнэ. Тэрээр Мэдисоны паспорт алдагдсны дараах түүний зураг видеог үзэж эхэлдэг. Улмаар тэр фильтрийг арилгасны дараа үннийг олж мэднэ. Царай нь тод харагдаж Мэдисон аюулд орсон нь илт байлаа. Райан хурдхан байшин руу буцаж очиход CV-гийн цүнхнээс өөр зүйл байсангүй. Цүнхэн дотор Мэдисоны өдрийн тэмдэглэл байхыг олж түүний хамгийн сүүлд өөрийнхөө тухай бичсэн хэсгийг уншив. Үүнийг уншсанаар тэр завь болон арлын тухай олж мэднэ. CV байшин руу буцаж ирэхэд Райан түүн рүү араас нь дайрч сандалд хүлээд түүний хоолойд хутга тулгаж Мэдисоны тухай асуулаа. Энэ үед CV Райныг цагдаа дуудвал намайг биш чамайг баривчлана гэж анхааруулдаг. Учир нь Райны гар утсанд нууцаар нэвтрэх үедээ CV Мэдисоны хаяг руу Райны өмнөөс хэд хэдэн доромжилсан мессеж илгээсэн байв. Ууралсан Райан түүнийг барьж аваад завь руу наваачиж түүнийг өөрийг нь Мэдисон руу аваачихыг
тушаана. CV ухаантай сэтгцийн өвчтөе цуврал алуурчин байсан тул юу хийхээ сайн мэднэ. Тэр үгэнд нь орж байгаа дүр эсхэн түүн рүү дайрч ус руу түлхлээ. Тэгээд усанд унамагцаа CV Райныг барьж байсан хутгаар нь хөнөөгөөд цогцыг нь завиндаа нууж байшин руу буцаж ирдэг. Дараа нь CV Мэдисоны хаягнаас Райны эсрэг хурамч мэдээлэл нийтэлж түүнийг өөрийг нь хүчрхийлсэн гэж буруутгана. Маргааш өглөө нь үнийг сонсоод цочирдсан дагагчдаас нь олон тооны мессеж мэдэгдэл ирлээ. Тэд түүнд туслахад бэлэн байгаагаа бүгд илэрхийлсэн нь CV-гийн сэтгэлийг хөдөлгөнө. Хэдэн өдрийн дараа CV завтайгаа арал дээр ирэхэд гайхмаар нь арал дээр гал ассан хэвээр байлаа. Тэгэхээр Мэдисон одоо ч амьд байх магадлалтай. Модон дээрх хоногийн тэмдэглэгээ 38-6-аас болжээ. CV Мэдисоны цогцыг хайж эхэлсэн боловч тэр хаанаас ч олсонгүй. Тэгтэл гэнэт Мэдисон түүний ард гарч ирэн дайрлаа. Тэр түүнийг зохин унгааж завийг нь аваад арлыг орхино. Хэдэн минутын дараа CV сэрээд Мэдисон өөрийг нь арал дээр орхиж явахыг хараад түүний нүүрэнд үл ялэг инээд тодорсноор кино төгсдөг. Машин авах уу эсвэл солих уу гэд эргэлзэж байгаа бол анхаараарай. Очин финанс нь автомашины лизингийн урамшуулалт хөтөлбөрөөр зарласан байна. Тухайлбал анхны машина авч байгаа бол 500 мянган төгрөгийн буцаан олголт, унжава машина урьдчилгаанд тооцсон барьцаалах боломж, дээр нь бүр хосороо гадаадад аялах эрхч багтжээ. Хамгийн амархан нь гэвэл очин финанс нь томоохон автомашины худалдааны төвд дээр салбартай тул тусгайлан салбар хайх шаардлагагүй. Автомашинаа сонгоод тухайн байршлаасаа шууд мэдээлэл авч 2хан цагийн дотор лизингийн шийдвэрээ гаргуулах боломжтой байна. Зээлийн давлах 75 75 18 18. Маш их уралсан бас төрөлцсөн царайтай бүсгүй гэнэт хутга аваад өөрийн хоолой хэрчиж цусаалтаж газар унан өөхөх үед утсан хангинана. Мэдисонд нэг сайн чадвалсан CV арлаас цугтааж дараа нь Таиландыг орхисон юм. CV Францд очиж амьдраад 1 жилийг ардаа өнгөрөөсөн байх ба тэр найз охинтой болж аз жаргалтай бас даруухан амьдрана. Түүний найз охиныг Дайн гэдэг ба CV-ийн өмнөх амьдралын талаар тэр юу ч мэдэхгүй. Ойн баяраа тэмдэглэх үүднээс CV Дайныг дагуулan хотоос зайдуу байх нэгэн алдартай зочид буудалд амрахаар шийднэ. Тэднийг машинтай явж явах үед олон балгаас болсон цайд таарах ба Дайн зогсож сонирхож үзэхээр болов. Өмнө нь CV зураг авах дургүй байсан бол харин одоо Дайн түүний зургийг авах гэхэд тэр огтхон ч дургуйцахгүй. Хосууд зочид буудалтаа очиход буудлын менежер тэдний захиалсан өрөөг өөр нэг инфлюенсер төгсөн байх ба инфлюенсер гэж сонссон даруй CV-ийн уур мэдэгдэх үз хөдлөн. Ямар ч аргагүй болсон хосууд өөр өрөөнд ороход Даян захиалсан өрөөгөө алдсандаа харамсаагүй. CV-тэй хамт байхад л хангалттай гэх өдрөг бодолтой байх бол CV-ийн хувьд эсрэгээрээ уур нь хүрсээр л. CV өдрийн наранд усан сангийн дэргэд ном уншин сууж байхад Даян усанд сэлж байв. Удалгүй усан санд өрөөг нь булаасан Шарлотт гэх инфлюенсер ирээд CV-ийн дэргэд нь сууж бартраар буудлыг нь сурталчилж байгаа болохоор тэд тэр өрөөг өгсөн юм гэж хэлээд үргэлжлүүлэн буудлын тэрэнч болохгүй энэ нь ч муухай байсан гэх мэтээр тасралтгүй чалчиж эхэллээ. CV шууд л түүнийг үзен ядна. Усан дотор Даянтай Шарлотт ярьж байгааг харах үед түүний уур бүрч ихээр дүрлзэв. Оройн болж Даян CV хоёр оройн зоог барьж байх үед Шарлотт тэдэнтэй нэгдэн суун. Даян ойн баяраа тэмдэглээд явж байгаа хэлэхэд Шарлотт тэднийг эгч дүүсгэж ботсон гэж хэлээд инехэд CV-гийн уур дээд цэгтээ туллаа. Орой болж хосууд өрөөндөө орсон хойно Даян Шарлоттод ажгүй хүн шиг санагдсан гэж хэлээд шүдээ угааж явах үед CV Шарлоттын Instagram-ыг шалгана. Маргааш нь CV эртлэн босож Шарлотттой уулзахад Шарлотт Даян өөрт нь ирэх замдаа маш гоё цайц харсан. Хамт очиж үзнэ гэж хэлсэн гэхэд CV тэрүүхэн зур толгоогоо ажилуулан түүний бие нь муу байгаа. Оронд нь би чамтай хамт явж чиний зураглаач болъё гэхэд Шарлотт зөвшөөрнө. CV Шарлоттыг машиндаа суулгаад зочид буудлын руу ирэх замд таарсан цайзад хүргэв. Шарлотт гой зураг даруулах гэж поз авах үед CV камер ажиллахгүй байна гэж хэлээд Шарлоттын утсаар зураг дарахаар болсноор CV Шарлоттын утасны паскодыг нь мэдэж ав. Үүний дараа CV Шарлоттыг дагуулж цайзын мухарта зураг дарах нэрийдлэр авчираад анхаарал нь сарних үед гүн нүхрүү түлхэж унгаах нь тэр. Өндөрөөс унаж аимшигтай бэртэл авсан Шарлотт амьтай голтой байх үед бахан хансан CV түүний зургийг эцэст нь дарж өглөө. CV буудалтаа буцаж ирээд Шарлоттын өрөөнд орж эд зүйлсийг нь ухна. Дараа нь доошо бууж Даянтай уулзахад Даян Шарлоттыг огт олохгүй байгаагаа мөн чатанд нь хариу өгөхгүй байна гэж санаа нь зовсоор.
Найз бүсгүйнхээ санааг амрах үүднээс Сиви Шарлотын утсаар яаралтай Испани руу явах нислэгтэй боллоо. Гэхэд чат Дайанд илгэн. Мөн Сиви Шарлот бидэнд өрөөгөө үлдээсэн гэж хэлээд өрөө рүү нүүж орхооч мартсангүй. Энэ үед Дайан бүхэл зүйл нэг л хачин байгааг мэдрэх бөгөөд Сивиг урд өмнөхөөсөө ч илүү утас лаптопоо ухах болсныг анзаарч эхлэн. Харин Сивигийн хувьд одоо Шарлотын нийгмийн сүлжээний амьдралыг хөтлөх шаардлагатай. Нэг өдөр Сиви гудамжаар алхаж яваад Мэдисонтэй маш адилхан харагдах бүсгүйтэй таарч түүний араас дагаж мөн эсхийг нь шалгахад өнөх бүсгүй нь аз болж тэр биш байлаа. Хүний амьдралыг хулгайлахаас залхсан Сиви эргээд энгийн амьдралаа сонгож Шарлотын утсыг далай таяад буцаад ирэхэд Дайан түүний эд зүйлсийг нь ухаж хуурамч пассворд түүний хохирогч болсон хүмүүсийн мэдээллийг олж мэдсэн байх бөгөөд тэр дотор нь Шарлот ч байлаа. Сиви бүхнийг тайлбарлаж чадна гэж хэлдэгч мэдэх ёсгүй зүйлээ мэдсэн Дайан түүнээс айж Сивиг сэтгцийн өвчтэй гэж дуудаад цагдаад мэдэгдэхээр шийднэ. Сиви шууд л ширээний гэрэл шүүрэн авч Дайаны толгой руу зохиж унгаагаад кабелаар хоолойг нь боогоод хөнөөчих нь тэр. Дайаны үзэж байсан мэдээлэл донд Мэдисоны зураг байгааг харсан Сиви түүнийг хаана байгаа бол гэж бодлогоширно. Мэдисон арлаас завтай зогтааж дараа нь цагдаад мэдэгдэж алуурчин арал дээр үлдээсэн гэдгээ хэлсэн боловч цагдаа нарыг очих үед арал дээр хинч байгаагүй. Цагдаа нар Сивигийн аман зургийг зурулж тэр нь маш адилхан харагдах боловч Сиви зураг даруулдаггүй байсан болохоор түүний уулмар бүрмөсөн замхарч Мэдисон хоёр хүний үхэлд сэжиглэгдэж эхэлсэн юм. Гэхдээ хангалттай уулмөр байхгүй байсан болохоор Мэдисон цагаатгагдаж тэрээр гэртээ ирээд сошиал орчноос холдож энгийн амьдралаар амьдрах болжээ. Интернетээр түүнийг алуурчин гэх онол байнга л гарах болсон бөгөөд Мэдисон подкастэнд орж болсон бодит түүхээ ярихад хөтлөгч нь хүртэл түүний үгэнд үл итгэх янзтай байлаа. Мэдисон энгийн дараахан хувцаслаж дэлгүүрт ажиллах болсон бөгөөд хүмүүс болон интернетээс аль болохоо зайгаа барьж ганцаараа хооллож байгаагаас харвал тэрээр ямар их сэтгэлийн шарх авсныг илтгэн. Мэдисон нэг удаа Шарлот гэх инфлюенсер нас барсан мэдээг үзээд сонирхол нь хөдөлж түүний инстаграмыг шалгахад сүүлд оруулсан зураг нь нас барсан мэдээ гарсан цагаас хойш нийтэлсэн байв. Мэдисон шууд л үүнийг Сиви хийсэн гэж гадарлана. Мэдисон энгийн амьдралаа үргэлжлүүлэх хүсэлтэй байвч түүнийг алуурчин гэж буруутгах эсвэл оршин суугаа хаяг утасны дугаарыг нь хэнэгээ олоод интернетээр тарааж түүнийг сүрдүүлсэн хуурамч дуудлага дасралтгүй ирсээр байлаа. Иймд энэ бүхнээс залхсан Мэдисон бүхнийг Франц руу очиж Сивиг өөрийн гараар барьж авахар шийднэ. Тэгэд Мэдисон Францад буусан даруйда Шарлотын инстаграм хаягтаа оруулсан зургуудыг анхааралтай ажиглаж Шарлотыг хаагур явж өнгөрснийг мэдэж аваад зогсохгүй. Түүний нийтлсэн зочид буудлын тухай бичлэгт нь Сиви орсон байгааг олж харна. Хамгийн ихний сэжүр болсон даруй Мэдисон шууд л өнөх зочид буудлыг зорж очиод менежертэй нь уулзаж мэдээлэл авах гэсэн боловч менежер үйлчлүүлэгчдийнхээ хувь мэдээллийг албан ёсны эрэхгүй хүнд өгчөөж болохгүй гэж тайлбарлана. Гэсэн ч Мэдисон шантарсангүй. Тэр Шарлотын инстаграм хаягийг шалгасаар байгаад Дайаны талаараа мэдэж авах бөгөөд үргэлжлүүлэн судалсны эцэст Дайаны ээжийн инстаграм хаягтаа оруулсан гэр бүлийн зурган дээрээс Сивиг олж харав. Мэдисон Дайаны ээжтэй холбогдож охиныхон талаар асуух гэсэн боловч Дайаны ээж зөвхөн Франц хэлээр л яриад байсан болохоор Мэдисон түүнийг сайн ойлгож чадсангүй. Харилцан яриа ойлголцол муутай байсан ч Мэдисон Дайаны ээжийн хэлсэн Индонез Бали гэх үгсийг сайн тогтоож авсан ба Мэдисон дараагийн хайлтаа Балиагаас үргэлжлүүлэхээр шийднэ. Энэ бол Индонез улсын Бали арал дээр амьдардаг алдартай стример, инфлюенсер Джейкоб. Тэр өөрийн найз бүсгүй Арианагийн хамт амьдардаг ба Арианач бас инфлюенсер. Нэг өрөө Джейкоб клуб орж найзтайгаа уулзсан хэсэг зугаацаад удалгүй найзынхаа үгийг дагаж өөр охинтой танилцахаар шийднэ. Тэрээр бүжиглэх охид дундаас Мэдисоныг сонгож танилцахаар шийдэх ба Мэдисон эхэндээ түүнд нүр өгдөггүй ч ямар зоригтой Балид ирснийг нь асуухад арга мухардаад байсан Мэдисон Сивигийн зургийг түүнд үзүүлж түүнийг хайж байгаагаа түүнийг ямар учиртай хүн болохыг мөн өөрийг нь нэгэн цагт үхэг гээд арал дээр үлдэж байсныг нь хэлнэ. Джейкоб Сивиг урд нь харж байгаагүй гэдгээ хэлдэгч хэрвээ харах юм бол заавал мэдэгдэнэ гэж хэлээд Мэдисоны дугаарыг тэмдэглэж авав. Джейкоб үргэлжлүүлэн наригсаар оройн гэртээ ирж согтуугаар стрим хийн. Маргааш нь тэр найз бүсгүйтэйгээ ресторанд хоол идэж байх үедээ Сивиг хараад шууд л санаж олон бодлогыг алхаж очиод бичлэгийг нь хийж чи алуурчин мөн үү гэх мэтээр асууж эхэлнэ. Сивич зочирталтанд орж түүний асуултанд хариулахгүй байх ба Джейкоб түүнийг орхиж явахдаа амжилт хүсье алуурчин минь гэж хэлв.
CV шуудлага гэртээ хараад ашиглан Даяны дуу хоолой бас царайг нь дуурайлган ээжтэй нь ярьж түүнийг амьд байгаа мэт харагдуулна. CV түрүүхэн өөр дээр нь Жакоб ирж "Чи алуурчин мөн үү?" гэж асуусны ард Мэдисон байгаа гэж гадарлах ба Мэдисоныг интернетээс хичнээн их хайсан ч олж чадсангүй. Иймд тэрээр Жакобыг мөрдөхөр шийдэж түүний Instagram хаягийг удаан шалгасны эцэст түүний дагагчид дунд ямар ч зураггүй дагагчгүй хаяг байгааг олоод Мэдисоныг гэдгийг гадарлана. Энэ бүх хугацаанд өөрийг нь Даяны Instagram-аар мөрдөж байсан гэдгийг ойлгосон CV маргааш нь Бали арлын ирэг дээр очиод зураг авч Даяны Instagram-д нийтлээд Мэдисоныг ирэхийг хүлээв. Удаан хүлээсний эцэст Мэдисон ирсэн байгааг харсан CV өөрийнх нь хардлага зөв байсныг ойлгож Бали арлаас явхаар шийднэ. Гэвч тэрээр буцаж ирэх үедээ Жакоб стрим дээрээ түүний болон Мэдисоны тухай яриад алинд нь итгэхээ мэдэхгүй байгааг сонсох мөчөд энэ боломжийг ашиглаад байдлыг өөрийн талд эргүүлэхээр шийдлээ. Тэр орой CV Жакобын нэргэж байсан клубт очиод өөрийгөө эмзэг итгэмтгий нэгнээр харагдуулж Мэдисоныг алуурчин гэж хэлээд тусламж гуйхад Жакоб эхэндээ цагдаад ханд гэж хэлээд түүнийг тоосонгүй. Жакоб түүнийг орхин явах гэж байх үед гайболж Жакобын найзууд CV-г үдшилэхдээ урьдсанаар CV-д Жакобыг өргөх боломж дахин олдов. Энэ удаа CV арай өөр арга ашиглахаар шийдэж Жакобд ойртож арай ийдэг харьцаж түүнийг өвөртөө оруулах гэж оролдов. Гэтэл Жакоб найз бүсгүйтэй гэж хэлээд түүнтэй унтахаас татгалздагч CV-г найзынхны байшинд үлдэж болно гэж хэлснээр Жакоб хамгийн том алдаа хийснээ өөрөө ч мэдэхгүй байлаа. CV шууд л энэ боломжийг ашиглан Жакоб унтаж байх үед нууцаар грейхэн түлхүүрийг авч утсыг нь эвдэв. Үүний дараа CV Жакобын гэртээ нэвтэрч компьютерыг нь хакертж байх үедээ Жакобын нууц бичлэгүүдийг ч олж авна. Үүнд Жакоб болон түүний найз бүсгүй Ариана хоёрын секс бичлэгүүд ч багтана. Үүгэрч зогсохгүй тэд хоорондоо биш Ариана өөр хүнтэй унтаж байхад Жакоб бичлэгийг нь хийж байх жишээтэй. CV Жакобын компьютерыг хактж дуусаад флашаа салгаж байх үед гинет ард нь Ариана гарч ирэх ба түүнээс хинбэ гэж асуухад CV өөрийгөө Жакобын найз гэж хэлээд тэдний гэрээс явахыг завдав. Гэтэл Ариана түүнд итгэхгүй цагтаа тэлнэ гэж сүрдүүлэхэд CV Арианагийн амийг нь хамхих үүднээс би Жакобтой унтсан гэж хэлээд тэдний гэрээс гарч одно. CV гэртээ ирээд компьютераа асаахад түүний компьютер Жакобын компьютертай шууд холбогдсон байх ба CV шууд л Жакоб болж жүжиглэн Мэдисон руу ярилцах хэрэгтэй байна гэж чат илгээгээд түүнийг Жакобын гэрт дуудав. Үүний дараа CV Жакоб Ариана хоёрын нэр хүндийг нь нэгмөсөн шороотой хутгаж чадах үйц өнөөх секс бичлэгүүдийг нь шууд интернетээр цацлаа. Маргааш нь киноны ихэнд гарч байсан дүр зураглал харагдана. Хүн болгонд хүндлэгдэх инфлюенсер бүсгүй амьдрал нь нүднийх нь өмнө норж байгааг харж дэсэлгүй. Ариана өөрийн хүзүүг хутгаар огтолж амиа игүүтэглээ. Нэг жилийн өмнө CV Таиландаас зогтож Францад ирээд хэнд ч анзаарагдaltaгүй маш чимээгүйхэн амьдарч байв. Нэг өдөр кафед сууж байх үедээ CV Даянтай таарч түүнд анхны харцаар дурлжээ. CV Даян дээр очиж танилцсан мөчөөс түүний амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн. Тэр дахиж хүн алаахаас эдлгүй болж амьдралыг бусадтай адил амтлана. Учир нь тэр үед түүнд Даянаас өөр зүйл хэрэггүй байлаа. Тэд хамт амьдарч өдөр хоног бүрийг нэгнээ хайрлан өнгөрөөх цаг хугацаа Даяныг үхэх хүртэл үргэлжилсэн. Одоо CV-д Даяныг санагдуулах ганц үлдсэн зүйл нь AI ашиглаж бүтээсэн Даяны дуу хоолой. CV Даяныг санах бүртээ уг AI хоолойг ашиглаж өөртөө дахин би чамд хайртай гэж хэлүүлдэг. Жакобын компьютерт нэвтэрсэн өдрийн маргааш өглөө нь CV бусдад сэжиг төрүүлэхгүй тулд Жакобын найзын гэрт очиод бүхэл шөнө тэндээс огт гараагүй мэт жүжиглэнэ. Энэ үед Жакоб сэрж байх ба түүний утас нь эвдэрсэн байсан болохоор тэрээр CV-гийн утсыг ашиглаж Ариана руу залгана. Харамсалтай нь Ариана аль хэдийн амиа ээгүүтгсэн. Жакоб CV-г дагуулад гэртээ очиход Арианагийн цусан тутгалдаж өгсөн зогцсны дэргэд Мэдисон зогсон. Ямар ч хүн харсан Мэдисон Арианаг алсан гэж харагдах нөхцөл бүрдсэн байх бөгөөд энэ бүхнийг сэтсэн CV юу ч мэдэхгүй хүн шиг л зогсож байлаа. Мэдисон өөрийгөө өмөрч энэ бүхнийг CV хийсэн гэж хэлдэгч Жакоб түүнд огтоо итгэхгүй түүнийг барихаар дайрах ба Мэдисон өөрийгөө хамгаалах үүднээс газраас хутга авч босх үедээ зэрэгцэж санамсаргүй Жакобыг дүрчих нь тэр. Ингээд CV-гийн эсрэг Мэдисон гэх удаан хугацааны дараах тулаан эхлэнэ. CV Мэдисоныг амархан дийлнэ гэж бодож байсан ч энэ удаад Мэдисон өмнөх шиг эмзэг инфлюенсер биш эсрэгээрээ бие хамгаалж түүнтэй тулалдахад бэлэн нэгэн болсон байлаа.
Тулаан удаан үргэлжилж CV Мэдисоныг хэд хэдэн удаа гэмтээж чаддагч эцэст нь Мэдисон хатуу модон тавгаар CV-г ухаан алттал нь зохиж унгаалаа. Үүний дараа Мэдисон CV-гийн утсыг нь авч Google Map руу нэвтэрч гэр нь хаана байгааг мэдж авна. Гэхдээ эхлээд CV-г зугтааж чадхааргүй болгох хэрэгтэй. Мэдисон CV-гийн хөл гарыг нь боогоод дараа нь шууд гэрт нь очиод эд зүйлсийг нь ухаж эхлэнэ. Энэ үед Мэдисон CV-гийн компьютер Джейкобын компьютертэй холбогдсон байгааг анзаарав. Нөгөө талд хүнд шархацсан Джейкоб сэрж арай гэж босоод CV-гийн хүлээсийг нь тайлж асуулах ба тэр одоо ч Мэдисоныг алуурчин гэж итгэнэ. Джейкоб газарнасан CV-гийн утсыг нь авч тусламж дуутах гэж байгаад CV-гийн утаснаас нууц сексийн бичлэгийг нь тараасан баримтыг олж хараад түүнийг Арианаг амиа хорлоход хүргэсэн гэдгийг ойлгов. Харамсалтай нь Джейкобын хувьд дэндүү оройтсон байх ба түүнийг эргээд харахад CV хоолойг нь хэрчээд ус руу түлхэж унгаана. CV босож эргэн тойрноо ажиглаж Мэдисоныг дуудлаа. Энэ үед Мэдисон CV-гийн компьютероос Джейкобын компьютерыг удирдах шууд стрим хийж эхлүүлсэн байх бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс CV Джейкобыг алж байгааг шууд үзсэн байв. Мэдисон удаан хугацаанд бусдад хардагдаж, хүнээс нүүр буруулж бас буруутгагдаж явсны эцэст өөрийн гараар жинхэнэ алуурчны царайг дэлхийн нийтэд цацаж сансандаа хүрснээр Мэдисоны царайнд эцэст нэг юм инээмсэглэл тодорно. Энэ мөчөд CV хизээч хүнд харуулахыг хүсдэггүй царайг нь дэлхийн нийт үзэж байгааг мэдсэн даруйда дахиж жүжиглэхээ болж байшинд ирсэн Джейкобын найзуудыг шууд л эхнээс нь заазуурдан хядаж эхэллээ. Хэдийгээр тэд зугтаадагч тэдний араас жинхэнэ солиотой галзуу эмэгтэй заазуур барьж хөөснөр кино төгсдөг.